Ноён Жампиро бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Монгол тавтай морил. Маш их баярлалаа. Ярилцах болсондоо таатай. Европын сэргээн босгол хөгжлийн банк саяхан уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлуудаараа Монголд хувийн хвшлийн төлөөллүүдтэй уулзсан байгаа. Энэ сарын уулзалтаас ямар гол дүгнэлтүүд гарсан бэ? Тэгэхээр гол дүгнэлтүүдээс дурдвал мэдээж уур амьсгалын өөрчлөлт болон нөлөө нь улам бодиттой илэрч нөхцөл байдалд ордохын хэрээр дийлэн хэдийн засагт системийн эрсдэл үүсгэж байна. Гэхдээ нөгөөтэйгүр бизнес санхүү болон шинэ технологиг нэвтрүүлэх чиглэлд олон боломжийг ч бас олгож байгааг дурдах нь зүйтэй. Тэгэхээр Монголын зах зээл дээр аваад үзэхэд доктортой хөрөнгө оруулалтын орчны тал дээр одоогоор таны анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа зүйл юу байна? Европын сэргээн босолт хөгжлийн банк нь ногоон технологи, доктортой хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалтад ихээхэн аж холбогдол өгдөг. Учир нь бид энэ чиглэлийн хөрөнгө оруулалт эдийн засгийн өсөлтөд ихээхэн дэмжлэг үзүүлдэг гэж үздэг. Ерөнхийдөө ногоон хөрөнгө оруулалтын зах зээлийн өрсөлдөх чадварыг сайжруулж, эдийн засгийн үйл ажиллагааны төсвөртэй байдлыг нэмэгдүүлэхэд түлхэц болж, хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлж өгдөг. Тиймээс бидний үзэж байгаагаар энэ нь нээлттэй зах зээлийн эдийн засгийг маш сайн дэмждэг. Түрүүнд дурдсанчлан ялангуяа Монгол улсын хувьд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой сорилтууд эрчимжиж, нөлөөлөл нь улам гүнзгийрээд байгаа. Температурын өсөлт дэлхийн дунджаас өндөр гарсан. Газрын дороотл үүсэж хөрсний үржилшин буурахаас гадна усны нөөц ашиглалтад сөргөөр нөлөөлөх зэргээр ялангуяа хүнс хөдөө аж ахуйн салбарын үн цэнийн сүлжээнд нөлөөлөл нь ихсээр байна. Нөгөө талаар хүнс хөдөө аж ахуйн салбарт илүү тогтвортой арга барил нэвтрүүлэх боломжууд байна. Мөн технологийн шилжилтийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний технологиуд, ногоон технологиг нэвтрүүлэх гээд олон боломж бий болгож байна. Тухайлбал ногоон технологиг нэвтрүүлэх явцад бүтээмж нэмэгдэх, эрчим хүчний зардал буурах гээд хоорондоо уялдаа холбоотой байгааг бид ажигласан. Европын сэргээн босгол хөгжлийн банкнаас Монголын хувийн хвшлүүдэд хөрөнгө оруулахад голлон анхаарч байгаа. Танай банк доктортой хөгжлийн төслүүдэд аль хэдийн хөрөнгө оруулаад эхэлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр Европын сэргээн босголтын хөгжлийн банкны дараагийн гол зорилго юу вэ? Ирэх жилүүдэд энэ салбарын хөрөнгө оруулалтын төлөв байдал хэрхэн өөрчлөгдөх төлөвтэй байна? Мэдээж хэрэг. Европын сэргээн босголт хөгжлийн банк бол хувийн хвшил рүү чиглэсэн байгууллага. Бид санхүүжилтийнхээ дийлэн хувийг хувийн хвшлийн байгууллагуудад олгодог. Эцсийн дүндээ хувийн хвшил доктортой хөгжилд асар чухал үүрэг гүйцэтгэдэг гэдэгт бид итгэдэг. Монгол улсын хувьд бидний санхүүжилт олгож буй хэд хэдэн салбар бий. Тухайлбал сэргээгдэх эрчим хүчний чиглэлд онцгой анхаарал хандуулж байна. Бид сэргээгдэх эрчим хүчний тендер болон холбогдох хөрөнгө оруулалтаар дамжуулан засгийн газарт дэмжлэг үзүүлэхээс гадна Улаанбаатар хотын төвшөнд хийгдэж буй ажлууд ч байгаа. Улаанбаатар хот Европын сэргээн босолт хөгжлийн банкны ногоон хот хөтөлбөрт хамрагдаж буй хотуудын нэг. Цаашид Улаанбаатар хотод ногоон дэд бүтэц хөгжүүлэхэд хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэхийг зорж байна. Бас нэг чухал салбар бол санхүүгийн систем. Бид одоогоор ялангуяа жижиг дунд үйлдвэрлэлийн доктортой эрчим хүчний үр ашигтай хэрэглээнд чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор хэд хэдэн санхүүгийн зуурчлагч байгууллагуудаар дамжуулан зээл олгож байгаа. Энэ салбарын үйл ажиллагааг ирэх жилүүдэд улам өргөжүүлэн ажиллах болно. Ногоон төслүүдэд чиглэсэн хөрөнгө оруулалт татах сонирхол улам бүр нэмэгдэж байна. Гэхдээ мэдээж компаниудад тавигдах тодорхой шаардлагууд байгаа. Европын сэргээн босгол хөгжлийн банк хөрөнгө оруулалт хийхдээ хамгийн гол нь юуг нь хардаг вэ? Ерөнхийдөө бид хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа тухайн компани олон улсын шилдэг туршлагыг үйл ажиллагаанд нэвтрүүлэх чадамж, мөн доктортой байдал тулгамдж буй уур амьсгалын өөрчлөлт болон бусад байгаль орчны асуудалтай холбоотой эрсдлүүдийг ойлгож, шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлж чадаж байгаа эсхийг нь чухалчилдаг. Компаниуд шийдвэр гаргахдаа өдөр тутмын үйл ажиллагаанд уур амьсгалын асуудлыг хэрхэн тусгаж байгаа нь бидний хувьд ихээхэн чухал байдаг. Мөн бид компаниуд үйл ажиллагаанд олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэхэд нь туслах зорилгоор техникийн дэмжлэг үзүүлэх олон хөтөлбөрүүд санал болгодог.
Европын сэргээн босгол төвчлийн банкны Төв Азийн орнуудад хийж байгаа хөрөнгө оруулалт нэлээдгүй нэмэгдэж байна. Бүс нутгийн хөрөнгө оруулалттай холбоотой зарим тоо баримтуудаас хуваалцаж болох уу? Европын сэргээн босгол төвчлийн банк Монголд ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа бол цаашдын төсөөллөө гаргасан болов уу? Монгол бол Төв Азийн бусад улс орнуудын адил Европын сэргээн босгол хөгжлийн банкны үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой улс. Түрүүн хэлсэнчлэн бид сэргээгдэх эрчим хүчний зах зээлийг өргөжүүлэх, эрчим хүчний шилжилтийг дэмжих, орон нутгийн санхүүгийн тогтолцоог дэмжихэд ихээхэн анхаарлаа хандуулж байна. Мөн бид хөрөнгө оруулалтын багцаа илүү ногоон болгохын зэрэгцээ, тогтвортой, үр ашигтай дэд бүтцийг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байна. Эдгээрийг Монгол улсад ч мөн яг адил нэн тэргүүний зорилт болгон ажилладаг. Үүнээс гадна Азид онцгой ач холбогдолтой хоёр том үйл явдал болох гэж байна. In addition, there are also important. Ирэх онд Ереван хотод биологийн олон талт байдлын хурал, харин Улаанбаатарт цөлжилтийн асуудлаар COP17 хурал зохион байгуулагдана. Эдгээр арга хэмжээнүүд нь Кавказын төдийгүй Монголыг олон улсын анхаарлын төвд аваачих чухал боломж юм. Бас байгаль орчны тулгамдсан асуудлуудад хэрхэн хариу арга хэмжээ авах талаар олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, ногоон технологи, ногоон хөрөнгө оруулалтын салбарт эдийн засгийн шинэ боломжуудыг бий болгоход чиглэнэ. About the importance of addressing these challenges, but also highlighting the economic opportunities that come by investments and interventions that create a market for green technologies and green investments. So, I'm sure you have had the chance to. Танд Монголын байгаль уур амьсгалыг судлах боломж гарсан гэдэгт итгэлтэй байна. Obviously there are maybe were there any Таны анхаарлыг татсан онцгой сорилтууд ажиглагдсан уу? That caught your attention and also what types of Мөн Монголд ямар төрлийн ногоон төслүүд илүү ихээр хэрэгжээсэ гэж хүсэж байна. Clearly Mongolia is a country that has Монгол улсад хөрсний дороотой мөн хөдөө аж ахуй хүнсний системийн бүтээмжийг сайжруулах зэрэг тодорхой сорилтууд тулгарч байна. Үүнээс гадна агаарын бохирдол зэрэг ноцтой асуудалч бий. Гисэн хэдий ч Монгол улсад хөгжих боломж маш их байна. Тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний салбар бол тод жишээ юм. Монгол улсын хувьд нар салхины баялаг их үүсвэртэй бөгөөд энэ нөөцийг бүрэн ашигласнаар хямд тодорхой цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Үүний зэрэгцээ эдийн засгийн систем, нэмэн үртгийн сүлжээг ногоон болгох, ногоон бүтээгдэхүүн, үйлчлэгээний экспортыг сайжруулах боломжтой. Cheap and stable electricity, but also the opportunity to utilize green energy for greening the economic system, the value chains, and also improve the exports of green products and services. So those are the projects you want to see. Ойлголоо. Европын сэргээн босгол төвчлийн банк хөгжиж буй орнуудыг нүрс төрөгчийн хийн ялгарал багтаа эдийн засаг руу шилжихэд нь дэмжлэг үзүүлсээр ирсэн. Тэгвэл сүүлийн жилүүдэд энэхүү хандлага хэр зэрэг өөрчлөгдсөн бэ? Цаашид хэрхэн өөрчлөгдөнө гэж харж байна. Европын сэргээн босгол төвчлийн банкны санхүүгийн дэмжлэгийн цаашдын төлөвлөгөөнд ямар нэгэн өөрчлөлт орсон болов уу? Going forward, and were there any changes to EBRD's support plans? So the trends that we observe is along a deterioration of the effect. Бидний ажигласан нэг зүйл бол уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хөрсний дороотол нэмэгдэж байгааж бизнесүүдийн болон улс төрийн түвшинд уур амьсгалын өөрчлөлтийн тухай ойлголт нэмэгдэж байна. Улам олон бизнесүүд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй үр дагаврыг ойлгож, бизнес хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа дотортой байдлын асуудлыг анхаардаг болж байна. Бид ийм эерэг хандлага ажигласан. Мөн ногоон технологийн зардал буурч улам өрсөлдөх чадвартай болж, уламжлалт шатах түвшний технологитой харьцуулахад илүү хямд болох төлөвтэй байна. Мөн ногоон технологи болон эдийн засгийн өсөлт, өрсөлдөх чадварын хоорондын харилцан хамаарал улам бүр нэмэгдэж байна. Иймээс эдгээр бүх хүчин зүйлс нь ногоон хөрөнгө оруулалт руу илүү их санхүүжилт татахад хүргэж байгаа. Энэ хандлага цаашид ч үргэлжлэнэ гэж харж байна. Green allocation of investments, and this is a trend that we see continuing. Мөн нийгмийн өөр хэсгүүдэд жишээ нь жижиг дунд бизнесүүд үйл ажиллагаанд илүү их ногоон технологи ашиглах сонирхолтой болж байгаа нь ажиглагдсан. And for example, we observe that SMEs are increasingly interested in adopting green technologies.